Сайн уу хайрт найз минь. Энэхүү захиа очих өдрийн мэндийг хүргье. Сүүлийн үед гэр бүл гэдэг сэдвөрөө нэлээн гүнзгий орж байгаа чиний итгэл дандын хувьд өөрт минь их ойрхон сэдв тул бичгэд ч их төхөм санагдаж байна. Найз чамд минь ч гэсэн нэгийг бодогдуулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ удаад хөндөх гэр бүлийн асуудал бол бид бүгд хүүхэд байхаас эхлэн бидний сонсож өссөн. Манай хүүхэд том болоод эмч, багш, инженер болно гэдэг үгтэй салшгүй холбоотой. Дээрх өгүүлбэрээс ойлгомжтой харагдах байх. Бид бүгдийг хүүхэд байх үед ямар ажил мэргэжил амьдралын баталгаа өгч байгаа мэт бидний эцэг их асран хамгаалагч нарт харагдаж байна. Түүнлүү хүүхдийн ирээдүйг түлхэх хандлагатай байдаг. Тэгээд энэ дундаас шалгарсан хамгийн нийтлэг үр дүнг шууд харж болох үс нэг хэмжүүр бол яахын аргагүй бидний дүн юм. Хичээлийн дүн гэдэг үзүүлэлт ерөнхийд нь хүүхдүүдийн сурах чадварыг тодорхойлоход маш хэрэгтэй аргуудын нэг. Хүүхэд байхад түнчлэн цаашлаа сурагч, оюутан болох үед хичээлийн дүн гэдэг намайг тодорхойлох гол үзүүлэлтүүдийн нэг байсан байгаа юм. Амархнаар хэлбэл хэрэв би муу сурвал муу хүн, муу амьдрна. Хэрэв сайн сурвал сайн хүн, сайн явна. Гэтэл нас явахын хэрээр амьдралд тохиолдох олон зүйлсийг бодож тунгааж үзэхээр хүнийг ийм энгийн байдлаар дүгнэх боломжгүй гэдгийг ойлгож бидний сурагч, оюутан насанд дүгнүүлж байсан зүйл хэтэрхий өнгөц байсан гэдгийг ухаарах юм. Гэхдээ энэхүү өнгөц аргатай бидний ирээдүйг нэгт уйж орхидог хүмүүс яалтаж үгүй бидний гэр бүлийнхэн билээ. Цааш үргэлжлүүлэхээс өмнө нэг зүйлийг тодруулах зүйтэй болов. Гэр бүл гэдэг ялангуяа бидний дотны гэр бүл болох ээж аав нар маань хизээд бидний сайн сайхны төлөө санаа зовж бодолдоо дарагдан явдаг гэлээ. Гагцгүй энэхүү санаа зовох сэтгэл хүүхдэд асуудал болж гадагшаа гаргаж илэрхийлж чадхааргүй дарамт болон ирнэ гэдгийг хайр тав ээж нар маань төсөөлөхгүй байдгаас л энэ захианд дуртахыг хүсч буй гэр бүлийн асуудлыг үүсгэхэд нөлөөлж байгаа юм. Энэхүү захиаг уншин суугаа хайрт найз чимэн хүүхдтэй санаа зовох эцэг их. Аль эсвэл гэр бүлийн хүлээлтээс болсон дарамтанд дор шаналн суугаа нэгэн аль нь ч байсан энэхүү асуудлыг цаг хугацаа шийднэ гэж битгий хойшин тавиарай. Цаг хугацаа гэдэг бүх асуудлыг шийдэж байгаа мэт санагдаж болохч яг үнэндээ булангарцсан ус хэдий хэсэг хугацааны дараа тунгалаг болдогч жаахан хутгаж үзэхэд буцаад л булангартна. Асуудлын уг үндсийг нүүр тулж шийдвэрлээгүй бол маш жижигхэн дөргөө өгөх тоолонд энэхүү асуудал эргэн дэврэх болно шүү. Тийм ч учраас хайрт найз минь итгэл дандын хуваар чамдаа зөвлөхөд хэрэв чамд гэр бүлийн хүлээлт дарамт үнэхээр хэцүү санагдаж байвал гэр бүлийнхэнтэйгээ сууж тайван ярилцах цаг нь болжээ. Ярилцах гэж үзээд чамайг чиний үгийг ойшоохгүй бол битгий бууж өгөөрэй. Яагаад энэ чиний хувьд чухал вэ гэдгийг маш тайвнаар ярьж тайлбарлал. Маш олон удаа оролдоод үнэхээр боломжгүй байгаад байвал зоригтойгоор өөрийн сонголтыг зөв байсан гэдгээ үйлдэлээрээ харуулаарай. Чиний хувьд чиний ирээдүйн сонголт ямар зөв, чухал таг адилаар чиний эцэг эхийн чиний ирээдүйд чухал гэж бодсон итгэл үнэмшил бас л үнэхээр чухал. Тэдний амьдралын нэг хэсэг болсон байгаа болохоор түүнийг гинэд өөрчлөн гэдэг цаг хугацаа шаардлагатай. Энэ бүгдийг бодолцож үзээд гэр бүлийнхэнтэйгээ тайван сууж ярилцаарай. Мэдээж эцэг эхийн хуваар чамд зөвлөх зүйл гаралгүй л яах вэ? Гэхдээ эцсийн дүнд энэ бол чиний амьдрал шүү дээ. Эцэг эхээсээ сонссон зүйлсээс авах гэхийн ухаанаар хандаж хамгийн гол нь ямар нэг харамсах зүйлгүйгээр амьдрах сайхан шүү. Эцсийн мөчөд өөрийнхөө амьдралд өөр хэн нэгнийг буруутгаж амьдрах гунигтай биш үү? Хайрт найз чамаага тийм гунигтай амьдралаар амьдрахгүй гэж итгэж явдаг чиний итгэл данд Пандагаас.